За өдөр минь өнөөдөр ингээд эхэлж байна. Өдөр минь 11 дахь өдөр. Манай Монголоос ирсэн аялагчлалын минь хувьд бол 3 дахь өдөр нь. Тэгээ бид өнөөдөр Elephant Park дээр ирлээ. Катод байдаг, ерөнхийдөө төвд байдаг бас Пхукетийн том Elephant Park-уудын нэг. За энэ ингэдэм байна. 30 минут заа унахад том хүн 1000 баат, хүүхэд 700 баат юм байна. Хүүхэд болохоор 90-121 см. Гинэ гэх юм бол 700 баат, 45 минут 1400 1000 баат юм байна. За тэгээд Elephant Tracking фото зураг авахлахад 400 баат гэдэг. Ерөнхийдөө иймэрхүү байд юм биш үү. Nice. Ингээд арга. Ингээ бүр зураг хадаас орсон юм шиг. Оо. Хайр шүслээ. Хожогийн хараа. Итгим нэхэд юм даа. Тэсээ манай джунгл дондор заа унаад нэг 30 минут орчим явж байгаад ирсэн. За тэгээд энэ Elephant Park нь болохоор нэг иймэрхүү ингээд машина тавиад тэгээд тэндээс тэр нэг дээр байгаа юм дээр заандаа суугаад тэгээд явд юм байна. За бид Central Phuket-ийн доор байдаг аквариумд ороод ирсэн байна. Бас Таиландын томоохон аквариумнуудын нэг. За манай аяллаа багийнхны маань 3 дахь өдрөө манай охин загс үзээ сэтгэл нь хөдөлж байна. За манай тайчгүй тэр сууж шээ. Аялагчтай алдчих үлээ. За гоё юм байна өө. Ойрд бүр Монголоос хүмүүс ирсэн. Видеогооч идэлж амжихгүй өчтөр бүр бич мичээр явж байгаад орой арьсан чи ядраад бүр нам унтцсан. Тэгээ өчтөр миний D10 байсан уг бэлтгэл хийгээд зөндөө бичлэг хийсэн. Эдитээ хийж чадаагүй. Тэгээ өнөөдөр бүгдийг базаал орой 2 видео оруулахаас ямар ч үсэн бэлтгэлээ хийж байгаа шүү. Бас ингээ гадар амирх ажилдаа яваад байгаа. D10 хийсэн. Өнөөдөр орой D11-ийнхаа бэлтгэлийг хийн. Оо нөгөө өвлийн оцсон шоунууд маань энд байж н халуун оронд. За тэнцээ нэг shark хооллоод ийн гинэ. Тэр shark хоолж байгаа газар нь очиод газ үзчихэд цагтаа юм байна. Цагтны амш үзэхгүй бол бас дуусчих юм байна. Далайн үнэр үнэртэж байна. Манай хоккейст амар дуртай байна. Хаана юм болоо? Оо хин араа магцсан загс юм шүү. Яа, юу юм байна? Нөгөө кинонд гардаг амар шаркнууд чинь энд бөөнөрөө байна. Phuket-д ирж байгаа хүмүүс нь Central Phuket-ийн доор байдаг аквариум заавал орж ирж үзээрэй. Энэ үнэхээр гоё юм байна шүү. Йоо, ерөөсөө юм ярих заавж гарахгүй. Ядж яхад нь нэлээ чимээтэй юм байна. Жохоо ингээ ирч. Энэ нэр оцсон шүү мó. Энэ стандараа үн зугаатай газар байна. Энэ аквариум бол энэ бас Таиландын нэлээд том юунуудын нэг гэж байгаа байхгүй юу? Аквариумуудын нэг гэж байгаа байхгүй юу? The biggest island гэдэг хэлсэн байсан. Барыг хамгийн том юм ааши. Тэгээ Phuket-д ирсэн хүмүүсийн заавалчгүй орж ирж үзэх ёстой газруудын нэг бол энэ аквариум байна. Central Phuket-ийн доор байдаг. Нэг хүний 1200 баат гэдэг чинь 120 мянган төгрөгийн үнэтэй газар байна. Тэгээ заавал орж ирж үзээрэй. Таиланд бол нэр үнэхээр үйлчлэгээ тий. Зочлох үйлчлэгээ аялал жуулчлалаараа бол супер. Ялангуяа Phuket бол үнэхээр супер. Энд бол ирсэндээ бол хизээч харамсахгүй. Тэгээ 3 дахь өдрөөс эхлээд манай хэдийн бол сэтгэл санаа бол үнэхээр happy байгаа. Өчтөр шүхрээр нисээд далайн эрэг орсон. Өнөөдөр заан унсан 30 минут заан унаа, заанаа хооллоод тэгээ одоо аквариум үзээд явж гин. Nice. Одоо тэгээд чадвал өнөөдөр бар үзэн тэгээд дуусханда өөрөө workoutтай дуудахгүй уулзъя. Hi. Би юм уу? Тэ миний 50 day-тэй хамт байгаарай. Энэ нэрээ бүр зугаатай ажил юм а тий. Загс максаа хооллоод ингээл гүний шумбултын дайвын хийж загсаа хооллоод. Энэ ёо ямар амар харагдаж байна наа чи бүр.
бас сонин загас байна. Нэг юм түнэл дотор ороод ирсэн байна. Дээгүүр Shark Mark гэсэн хэлээд. За энэ бүр юу руу ороод ирвэ? Энэ бүр амар сонин нөгөө амтан байдаг юм руу ороод ирлээ. Усны доотлолт байдаг нөгөө сонин хэлбэртэй нэг ингэж хөдлөөд идэг гэсэн. Үнэхээр сонирхолтой юм аа. Örömөнд. За үнэхээр завгүй өдрүүд үргэлжилж байна. Тэгээд өнөөдөр миний 11 дахь өдөр. Челленж эхлүүлээд Дализэний 11 өдөр болсон байна. Өчигдөр өнөөдөр хоёр бүр амар их гадуур яваад видеонуудаа эдит хийж амждаг бай. Өчигдөр нөгөө манай ирсэн хэдийн маань 2 дахь өдөр байсан. Бид өчигдөр гадуур гараад өглөө бахан шопинг хийж байгаад үдээс хойш бич орсон. Бахан наранд байгаад далаад сэлээд баг орой нар жаргалтал тэнцээ байж байгаад харьсан. Нилээ ядарсан байлээ. Бүр наам гэртээ хараад нэ видео энтрээ эдит хийж чадаагүй 10 өнгөрөөж ирсэн. Шууд унтаад өглөө бүр нилээ ядарсан. Би баг анх удаага энд ирснээс хойш тэгж амар ядарсан сэрж явах шиг байна. Тэгээд өнөөдөр бас өглөө гараад нөгөө хэдийгээ очиж гэрээс нь 11 цагт очиж аваад бид шууд Elephant Park орсон. Заа унаад тэр аваар нэг 30 минут заантай яваад нөгөө тэр аваар байжгаад тэгээд дараа нь бид аквариум үзлээ. Букетийн Central Buketийн гэдэг дэлгүүрийнхэн доор байдаг аквариумыг үзсэн. Ерөнхийдөө бол дайггүй үнэхээр бас ер нь нэг тиймэрхүү юм аквариум үзэж байгаагүй болохоор ч тэр юм уу ер нь амар дайггүй байсан. Тэр нэг усан доторх үзүүлбэр энэ төр нь бас nice Shark Market-аас хилээл гоё дуу модуулаад гоё байсан. За тэгээд манай эдийн чинь шопинг хийхээр үлдсэн. Өнөөдрийн төлөвлөгөөнд өгнө Tiger Park Big Budтай байсан боловч Big Budтай ер нь бол ажиллахгүй байгаа юм байлээ. Ямар шалтгаанаар ажиллах байгааг нь яг нарийн сайн мэдээлэл авч чадсангүй. Тийм учраас зүгээр маргааш бас бидний хувьд амралтын өдөр шахуу байх учраас маргааш юугаа хойшлуулсан, Big Budтайгаа хойшлуулсан, Tiger Park-а бас маргаашлуу хойшлуулсан. Elephant үзчихэд аквариум үзчээ гараад ирсэн чинь цаг нэлээ орой болцсон байсан. Бараг 3:30 болж исэн. Тэгээд өдрийн хоолоо идэж чадаагүй. Өдрийн хоолоо идчихэд тэгээд Tiger Park руу явах бол аль хэзээний оройтсон байсан. 5 цагаас өмнө очихгүй болохгүй юм билэ. Тэгэхээр маргааш өглөөнийхөө төлөвлөгөөрөө бүгдийг нь хойшлуулад сая нөгөө хэдийгээ Central Buket дотор шопинг хийн гэхээр нь үлдээчээд тэр дундуур нь газ хүрээд ирлээ. Тэгээ одоо газ нэг цэжин дээр 2 дасгал хийчихэд 30 минут гүйчээд тэгээд нөгөө хэдийг очиж аваад гэртэнд хүргэж өгөөд өнөөдрийн ажил ерөнхийдөө дуусчихна. Тэгээ өнөөдөр 11 дахь өдөр ямар ч үсэн бэлтгэлээ ерөөсөө таслахгүй байгаа. Видеого эдит хийж амжихгүй өнөөдөр шөнө ирээд 2 видеого хоёулынгийн эдит хийгээд постлно. Одоо тэгээд өөр яах вэ? Баларсан юм болж байна. Маргааснаас эхлээд ямар ч үсэн нэг ажлаа айтайхан зохицуулаад маргааснаас өдөр-өдөртөө видеонуудаа оруулаад явъя гэж бодож байна. Өнөөдөр ямар ч үсэн миний 11 дахь өдөр манай Таиландд аялж байгаа аялагчдын маань хувьд бол 3 дахь өдөр нь эхний өдөр ирсэн бата солиулсан SIM карт авсан хоол идээд гэртээ харж ямарсан 2 дахь өдөр шопинг хийж хэрэгтэй усны хувцас хэрэгслээ авсан бич дээр орчиж элсийг мэдэрсэн, далайг мэдэрсэн, агаарыг мэдэрсэн шүхрээр ниссэн. Өнөөдөр бид хэд заан унж үзлээ. Халуун оронд ирж байгаа хүмүүс бол мэдээч заан унж үзсэн. Дараа нь усан аквариум үзлээ. За тэгээд дахиад үргэлжлүүлж шопинг хийхээр үлдсэн. За тэгээд маргааш 4 дахь өдөр, аялын 4 дахь өдөр дахиад үргэлжлэнэ. Маргаашийн хувьд ерөнхийдөө Zipline, Big Budтай Tiger Park гэсэн хөтөлбөрүүдийг төлөвлөсөн байгаа. Бүгдийг нь амжуулна. Тэгээд цаг үлдэх юм бол Батонг ч юм уу орж сонирхон. Тэгээд гэртээ харна гэсэн төлөвлөгөөд байна. За тэгээд 5 дахь өдрөөс угаасаа Phi Island, тэгээд Andamanda, тэгээд хамгийн буцах сүүлийн өдөр буюу буцахаас өмнөх өдөр нь болохоор бас гоё Chill Bay, Marriott орё гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд буцсан тэгээд 7 хоног юм иймэрхүү төлөвлөгөөтэй явж байгаа. Тэгээд видеотойгоо ямар ч байсан хамт байгаарай. Миний бичлэгийг үзээрэй. Тэгэх юм бол Buket дээрээ 7 хоногт юу хийдгийг харах болно. Батонг дээр очиод хүмүүс шоудаад Батонгийг
бүр ингээд Батонгоор Таиландыг төсөөлөөд хүүхдтэйгээ ирэх хэд дими Таиланд дими Фукуок гэдэг хүмүүс миний бичлэгийг үзээрэй. Таиланд бол үнэхээр гайхалтай гоё орн, усан гоё, ямарч хог шороо байхгүй, далаа нь үнэхээр гоё, юун Вьетнам, юун Хайнан зүгээр болж үз. Угаасаа Таиланд best Phuket аялал жуулчлалаараа номер 1. За 7 хоног тэгээд юу хийж болтгийг харцгаая. За сэж эцгээе. Би халаалт тэгээд цээжин дээр 2 дасгал 1 3 толгойд тэгээд 30 минут гүгээд дуусаа. За гэртээ ирлээ. Байрныхаа гадаа шинэ төгчч. Зогсоолог болчих. Угаасаа гадуур явж байгаад орой ирэхээр зогсоолог болчих тийм аа. Манай байр нэг 9-оос хоошоо ирэхээр тэгээд зогсоол нь дүүрчтэй. Тэгээд ойрд дандаа гадуур яваад байгаа болохоор яалтчих жоохгүй орой ирж таарад байна. За гадаа бол үнэхээр сайхан дулаахан байна. Өнөөдөр цээж хийсэн. Яг хөө цээж жоохон амархан санагдаад идэг болохоор цээж хийчлээ. Өнөөдрийн төлөвлөгөөгөр бол жоохон дээсмэс хий гэж бодож ирсэн. Маргааш өглөө гэхдээ дээс хий гэж бодож байна. Дээстэй жоохон гар дээр явах тасгал масгал маргааш өглөө. Тэгээ жоохон бланк барьж мээрээд тиймэрхүү юм хийнэ. Өнөөдөр D11 байлаа. Манай аялагчтай маань 3 дахь өдөр байсан. Тэгээсээ Централ Phuket-ээр баахан явж дэлгүүр хийсэж хагаад дуусгаар нь очиж аваад гэрт нь хүргээд өчлөө. Эрэгтэйчүүд нь нэлээд ядраад, эмэгтэйчүүд нь бол ядраагүй шинжтэй харагдаж байна. Тэгээ шопинг нь бас дуусаагүй бол та дахиад бас өөр дэлгүүр орох юм шиг байна. За тэгээд өнөөдрийн бичлэгтээ хамт байсанд баярлалаа. Маргааш уулзцгаая. Маргааш дахиад хот дотроо ерөнхийдөө явна. Нөгөөдрөөс Fifi Island өндөрлөө явна. Phuket-д ирж аялж байгаа хүмүүсийн 3 дахь өдөртөө хамт байсанд баярлалаа. Маргааш уулзцгаая. Bye.